Оройн дэрэг үзэгчдээ тавлаг сайхан амарцгааж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөрийнхөө 5 гарагийн дугаарыг хэлэхэд бэлэн болж байна. Эхлээд та бүхэн зарим мэдээний товч агуулгатай танилцсан. Монгол улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болдоо Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалын 3 дахь өдөр Японы цогж авсан эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нарт дарааллаа. Нэгт 5-10 дахь хортын дэвсгэртийг дахин шинээр хэрэгэлсэн үү? Стратегийн урд газар төрийн эзэмшлийг тогтоохоо 2 сонголтыг хуулиар олголоо. Авто тээврийн хэрэгслийн албан татвар төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамааран хураан харуулсан байна. 2015 онд тэтгэврийг 94 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг офисын зориулалтаар биш, эмнэлгийн зориулалтаар нь ашиглах шийдвэр гарлаа. Нормандын дөрвөл Украины зүүн нутагтаа гал зогсоох гэрээ хэрэгжүүлэхийг зөрчилдөгч талбартаа шаардлаа. Еврогийн бүс грекийн шинжилгээний хөтөлбөрийг дэмжлээ. Эдгээр болоод бусад мэдээллийн дэлгэрэнгүй цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн аваарай. Монгол улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болдын Япон улсад хийж байгаа албан ёсны ажил 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэрээр Япон улсын цогж авсан эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нарт бараалхлаа. Мөн тус улсын эдийн засгийн байгууллагуудтай хэд хэдэн чухал уулзалтуудыг хийсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сурвалжлагч Санчирма Япон улсаас ирүүлсэнийг одоо үзүүлье. Япон улсын цогж авсан эзэн хаан Акихито Монгол улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болдыг Япон улсад албан ёсны ажил хийж байгаадаа баяртай байгаагаан уулзалтын өмнө онцоллоо. Мөн тэрээр Япон Монгол хоёр орны харилцаа ойр дотн байдагт туйлын баяртай явдаг гэд саяхан хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн чухал хэлэлцээрийг Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага яаралтай ажил хэрэг болгон баталсанд талархаж байгаагаан улсын их хурлын даргад илэрхийллээ. Хоёр орны хооронд байгуулан Монгол улсын их хурлаар соёрхон баталсан хэлэлцээрийн үр дүнд манай хоёр улсын эдийн засгийн харилцаа улам хөгжих болно гэдэгт итгэж байгаагаан онцлон тэмдэглэлээ. Япон улсын цогж авсан эзэн хаан Акихито улсын их хурлын даргаас Монгол орны байгаль цагуурын талаар сонирхон асууж Монгол улсад хөгжил цэцэглэлтийг ерөөсний зэрэгцээ Монголын ард түмэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүссэн юм а. Япон улсын төрийн эрх мэдэл нь хууль тогтоох дээд доод хоёр танхимаар дамжин хэрэгждэг. Эзэн хаан нь төрийн цөм хэрэгт оролцдог. Гэхдээ гүйцэтгэх засаглалд эрх мэдэл байдгүй байна. Япон улсын одоогийн эзэн хаан Акихито 1989 онд хаан ширээнд суусан байна. Улсын их хурлын дарга энх болдын Япон улсад хийж байгаа ажлын хүрээнд Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Аз нумхан далайн хорооны дарга Эгашира бараалхалаа. Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Аз нумхан далайн хороо Монгол-Японы эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж хамтран ажиллах сонирхолтой байгаагаан уулзалтын үеэр хорооны дарга Эгашира илэрхийллээ. Улсын их хурлын дарга энх болдоо энэ санал талархалтай хандж байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа стратегийн төвшөнд хөгжихэд менежментийн туршлага солилцох чиглэлээр хамтрах Аз нумхан далайн хорооны даргын саналыг дэмжиж байна гэсэн. Энэ уулзалтын дараа улсын их хурлын дарга энх болдоо Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Ватанабе бараалхлаа. Энэ уулзалтаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалтын чиглэлд хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар талууд санал солилцлоо. Ялангуяа манай улстай уул уурхай эдийн засгийн баялагийг ашиглах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг Японы олон улсын хамтын ажиллагааны банкныхны зүгээс илэрхийллээ. Японы олон улсын хамтын ажиллагааны банк нь Япон улсын засгийн газрын мэдэлд байдаг нийт 21 салбараар дамжуулан дэлхийн 18 улсад үйл ажиллагаа явуулдаг юм байна. 2013 онд манай улсын засгийн газар тус банкны баталгаатай Самурай бондыг Японы зах зээл дээр амжилттай арилж авсан юм а. Улсын их хурлын дарга энх болдоо Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд өчигдөр ерөнхий сайд Шинзо Абетай уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр Япон улсын ерөнхий сайд Абе Японы хөрөнгө оруулагчид Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулах сонирхол их байгаа. Энэ нэрэлтийг ашиглаж хөрөнгө оруулагчдын орчныг бүрдүүлэхэд анхаарахыг улсын их хурлын даргаас хүслээ. Харин улсын их хурлын дарга энх болдоо Япон улсаас уул уурхай эдийн засгийн салбар, техник технологийн чиглэлд туршлага дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналыг тавьсан байна. Энэ харилцаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр баталгаажна гэж талууд харж байна. Өнөөдрийн байдлаар Япон улс гадаадын 10 гаруй оронтой эдийн засгийн түншлэлийн гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж байна.
Нийт худалдааных нь 20 орчим хувийг өнөө хүртэл байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хийж байгаа ажлууд бүрдүүлдэг. Ерөнхий сайд Шинзо Абегийн санаачилсан эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах Abenomics-ийн бодлогын хүрээнд байгалийн баялагтай орнуудтай хамтын ажиллагаагаа ахиулах чиглэлийг идэвхтэй дэмжиж байна. Япон бол дэлхий дээр одоо 3 дахь хүчирхэг эдийн засаг байна. Зөвхөн жилийн худалдааны эргэлтийг аваад үзэхэд 1.6 орчим их найд Америк доллараар хэмжигддэг. Жилдээ нэг 900 орчим тэрбум одоо Америк долларыг хөрөнгө оруулалтад гадаадын орнууд хийдэг ийм хүчтэй орн байна шүү дээ. Одоо энэ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дараа бол татварын шинэ орчин үйлчилж эхэлнэ. Харилцан хөрөнгө оруулалтыг болцоо их өргөн бүрдэн. Энэ талаас нь үзэх юм бол Монголын эдийн засагт бизнес эрхлэгчид маш том давуу байдал бий болно гэж бид нар хүлээж байгаа. Мөн айлчлалын хүрээнд яригдж байгаа бас нэгэн гол асуудал нь хоёр орны парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, хөгжүүлэх явдал юм. Монгол-Япон улсын харилцааг бүх салбарт стратегийн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх их суурь парламент хоорондын харилцаатай салшгүй холбоотой гэж үзэж байна. За энэ улсын харилцаанд голлох үүрэг гүйцэтгэдэг одоо байгуулах юм бол хоёр улсын парламент дахь хоёр орны найрамдлын бүлгүүд байдаг. Монгол улсын парламент бол Монгол-Японы найрамдлын бүлэг, Япон улсын парламентын зөвлөгөөдийн болон төлөөлөгч нарийн юм бол хоёр найрамдлын бүлэг ажилладаг. Энэ парламентын гишүүд бол хоёр орны улс төрийн харилцаа, улс төрийн харилцаагаа дамжуулаад эдийн засгийн харилцааг хэвтүүлэхэд бол ихээхэн чухал нэмэр оруулдаг. Энэ удаагийн улсын хурлын даргын айлчлал бол хоёр улсын улс төрийн харилцааг өндөр түвшинд гаргаж байгаа. Ер нь дипломат харилцаанд бол эхлээд улс төрийн харилцаа өндөр түвшинд гарсны дараа эдийн засаг соёлын харилцаа, бусад харилцаа бэхжиж, өргөсөж улам хүчирхэг болж идэг. Тэгэхээр Япон-Монголын харилцаа энэ удаагийн айлчлалын хүрээнд чсэн улам гүнзгийрч байна. Улам эрчимжиж байна. Монгол-Япон хоёр улсын эдийн засгийн түншлэлийн харилцааг баталснаар манай улс 3 дахь шүршөөр дамжуулан дотоодын бараа бүтээгдэхүүнээ татварын хөнгөлөлттэй үнээр олон улсын зах зээлд нийлүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэх юм. Япон улсын хувийн хвшлийнхэн ч манай үйлдвэрүүдтэй хамтран ажиллах сонирхол их байдаг. Зарим нь хамтарч ажиллах саналаа аль хэдийнэ тавиад эхэлсэн байгаа юм. Япон улс 2014 онд хэрэглээний албан татвар нэмэгдсэн. Нефтийн үн хямд байсан зэрэгээс шалтгаалж, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого нэмэгдэж, өнгөрсөн 24 жилийн хугацаанд хамгийн өндөр үнийн дүн бүхий татварыг цуглуулжээ. Тус улсын 2015 оны төсөв 97 триллион йен байх тооцоотой байна. Төсвийн 60 триллионыг татварын болон бусад орлогоос бүрдүүлж, үлдсэн 37 триллион йенийг засгийн газрын бондоос нөхөх бодлогыг баримталж байна. Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. 2012 онд төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг нурааж оронд нь шинэ барилга байгуулсан. Ингээд барилгыг офисын зориулалтаар ашиглана гэж мэдэгдэж байсан хууль зүйн сайд асан Тэмүүжний шийдвэрийг эмч нар эсэргүүцэж жагсаал цуглаан хийж байсныг үзэгч та бүхэн санаж байгаа. Удаан хугацаанд маргаан үргэлжлэх шийдэл хүрч чадахгүй байсан бол ийхүү эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэрийг засгийн газар гаргалаа. Монгол улсын ерхий сайд сайхан бэлэг өнөөдөр хууль зүйн сайд орилгож яв эрүүл мэндийн спортын сайд Шийлэг дам болон төрийн эмчийн ороо улсын 1-р төв эмнэлгийн удирдлагуудаа уулзалт хийж төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг офисын зориулалтаар биш зөвхөн эмнэлгийн зориулалтаар ашиглах үүрэг өглөө. Монголчууд одоо саяны 3 сая хүнтэй болсон. Тэгээд олуулаа болно гэдэг нь Монгол бас олон эмнэлэг, олон сайн үйлчлэгээ олох хэрэгтэй гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд шин контор биш, шин эмнэлэг бас байгуулагдж бас хүн алдаад хэрэгтэй. Тэгээд ийм хурдан ойрхон энгийн ийм зүйл дээр бол бас эргэж буцаад байх нь бол бидний буруу. Тийм учраас энэ шийдвэрээ одоо алуучуулаад бол явах хэрэгтэй. Мөн эмч мэрэгжилтний багт хөрөнгө оруулалтыг өөрсдөө татаж гүйцээх нөхцлөөр энэ барилгыг шилжүүлэх нь зүйтэй. Барилга нь төрийн эмч байх бөгөөд түрээсийн төлбөр тэг байхаар зохицуулт хийх нь зөв гэж ерөнхий сайд хэллээ. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг ашиглах боломжтой болгоход хагас жилийн хугацаа 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр менежментийн баг энэ ажлыг хариуцсан зохион байгуулна гэж 1-р эмнэлгийн удирдлагад хэлж байлаа. За мөн засгийн газрын 10 дугаар байр буюу хуучнаар соёл спорт аялал жуулчлалын яамны байрыг дуудлагаар хөдөлгөхөд бэлэн болсон 5.9 тэрбум төгрөгөөс эхлэн дуудахаар зар тараасан гэдгийг мэдээж байлаа. Эндээс олсон орлогыг яармагт баригдаж эхлээд дутуу орхигдсон их хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажил зарцуулах ёстой гэж ерөнхий сайд хэлж байлаа.
Стратегийн орд газруудад төр хувь эзэмших хэсгийг ашигт малтмалын хуульд нэмэлт оруулан шийдвэрлсэн тухай уулуурхайн яам өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол улс цаашдаа ашигт малтмалын хуулиараа стратегийн орд газруудад зөвхөн хувь эзэмших бус, харин шууд татвар төлбөр хэлбэрээр борлуулалтын орлогоос хувь авах боломж эргэцсэн хувьд нээлттэй болж байна. Стратегийн орд газарт төр хувийн эзэмшихтэй тухайн уурхайн компани удирдах зөвлөлд багтаж хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ үйл ажиллагаанд нь эзэмшсэн хувийнхаа хэрээр хяналт тавьдаг. Харин ашигт малтмалын хуульд нэмэлт оруулснаар төр эзэмшсэн хэмжээнд хүртэх ноогдол ашигтай дүйцэхүйц хэмжээний мөнгийг шууд борлуулалтын орлогоос авах сонголтыг нэмсэн байна. Тэр ноогдол ашиг авах юм эдийн засгийн үндэслэл өөрөөр техникийн үндэслэлээр ингээд аваад тооцож болно доо. Тэгэхээр ерөнхийдөө тэдэн хувийн ашигтай ноогдол ашиг хүртэх нь гэдэг. Тэрийгэ тооцож ирээд за тэгвэл ийм хувийг борлуулалтын орлогоос шууд татаад авъя гэдэг. Ийм хувилбар гэж ойлгож байна. Тэгэхээр бол энэ бол ноогдол ашиг авах гэж хүлээлгүйгээр ерөөсөө бүтэн жил үйл ажиллагаа явуулаад борлуулалтын нийт борлуулалт хийлээ гэхэд тэр борлуулалтын дүнгээс нь тэдэн хувь гэдгээр ингээд татаад авах. Оюут толгойн 34%-ийг Монгол улсын засгийн газар эзэмшдэг атал өнөө хүртэл ноогдол хувиа авч чадаагүй байгаа юм байна. Саяхан 1 сая дахь тонн зэсээ экспортлоо гэж мэдээлсэн тус компани өнгөрсөн жил 1.5 тэрбум долларын ашигтай ажилласан байна. Жишээлбэл 14 онд бол 1.5 тэрбум долларын орлого олсон байгаа. Гэтэл энэ бол одоо аудитор наривчлалтад яагаад байгаа тооцсон 3 сартаа багтаад ингээд эцсийн аудит нэгдсэн дүн бол гарна. Үүнээс бол 250 сая орчим нийт одоо роялти, татвар, за орон нутгийн төлбөр гэдэг ингээд нийтдээ 10 төрлийн зүйлийг бол ингээд төлөх ёстой журмтай төлөөд явуулсан. Хэрвээ ашигт малтмалын хуулийн нэмэлт ёсоор манайх хувь эзэмшилгүйгээр түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгийг тусгай нөөц ашигласны төлбөрөөр авсан бол оюут толгоогоос 510 орчим сая долларыг шууд борлуулалтын орлогоос нь авах боломжтой байсан. Гэхдээ энэ хуулийн нэмэлт эргэж үйлчлэхгүй гэсэн заалттайгаар батлагдсан тул хуулиас өмнө стратегийн орд газар дээр хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр хിവэр хадгалагдана. Уулуурхай яам сар бүр зохион байгуулдаг ил тод уулуурхай сэдвтэх хэвлэлийн хурлынхаа үеэр ийхүү мэдээлсэн юм а. Энэ үеэр 1-р сард Монгол улсын экспортлсон ашигт малтмалын тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа. Өнгөрсөн 1-р сард манай улс зэсийн баяжмал 132 мянган тонн экспортлсон нь төлөвлөж байснаас даруй 20 мянга гаруй тонноор илүүг экспортлжээ. Харин 1.1 сая тонн нүүрс экспортлсон нь төлөвлөж байсан хэмжээнээс 200 мянган тонноор бага хэмжээтэй экспортлсныг мэдээлсэн байна. 1 тонн алта 97.5 мянган тонн газрын тос экспортлсон нь төлөвлөж байсан экспортын хэмжээнээс давсан үзүүлэлттэй байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2015 онд засгийн газар тос болон алтны олборлолт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна. Цагийн хүрттэй хамтаа баярлалаа. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Өндөр насны тэтгэвэр нэмэгдсэнийг нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг засгийн газар гаргасан байна. Тэтгэврийн нэмэгдлийг 3 дугаар сарын тэтгэвэр дээр нөхөж олгохоор боллоо. Ахмад наснуудын зүгээс тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлага тавьж байсан. Харин засгийн газар энэ онд тэтгэвэр нэмэгдүүлэх боломж хомс байгааг тайлбарлаж байсан хэдий ч ийхүү нийт тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлсэн байна. За Монгол улсын засгийн газрын тогтоолын дагуу 2015 онд тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд нийтдээ 94.6 тэрбум төгрөг зарцуулахар боллоо. Ингэснээр дундаж тэтгэвэр 26 мянгаар нэмэгдэх тооцоо гарчээ. Тэтгэврийн нэмэгдэл нийт тэтгэвэр авагчид хамрагдах юм а. Энэ тэтгэврийн нэмэгдэл нэмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 345 мянган иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлнэ. Энэ ажлын хүрээнд 9 төгрөг 21,339 сумд ажиллаж байгаа нэмийн даатгалын байгууллага ажилтнууд тэтгэврийн нэмэгдэл ажлыг хийхээр нэлээд ачаалттай ажиллаж байна. За энэ тэтгэврийн нэмэгдэл ямар утгатай тогтоол гарсан бэ гэвэл 500 мянга хүртэл тэтгэвэр авч байгаа тэтгэврийн авагчдын тэтгэврийг 22 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. 500 мянгаас дээш тэтгэвэр авч байгаа улсуудын тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авагч нь нийт тэтгэвэрт хамрагдагчдын 60 хүртэлх хувийг эзэлдэг байна. 500 мянган төгрөгөөс дээш хэмжээний тэтгэвэр авдаг иргэд нь 40 орчим хувийг эзэлдэг байна.
За өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 318 мянган тэтгэвэр авагч байсан бол энэ тоо нэмэгдсээр энэ жил 345 мянган иргэн тэтгэврт хамрагдах болжээ. Эдгээр иргэд бүгд тэтгэврийн нэмэгдэлд хамрагдахаас гадна шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн хувьд нэмэгдэлд хамрагдах боломжтой. Тодорхойлбол тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо. 2 сарын 1-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолох болон одоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийн доод хэмжээг бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ. Хуучин дүн бол 207,300 байсан. Хувь тэнцвэрлэн тогтоосон тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэвэр бол 195 мянган төгрөг болж нэмэгдэж тогтоогдно. Хуучин тоо бол 172,200 төгрөг байсан байна. Энэ шийдвэр бол 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих учраас 2 дугаар сарын тэтгэврийн холбогдох нэмэгдлийг нь 3 сарын тэтгэврийн нэмэгдэл дээр нэмж тооцоогоор ингээд нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж байна. За 2013 онд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180 мянган төгрөг байсныг 2014 онд 207 мянган төгрөг, 2015 онд 230 мянган төгрөг болгож өсгөлөө. Мөн хувь тэнцвүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 2013 онд 145 мянган төгрөг байсныг 2014 онд 172 мянган төгрөг, 2015 онд 195 мянган төгрөг болгож нэмэгдүүлжээ. За 2014 онд 80 орчим тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд зарцуулсан бол энэ онд 94.6 тэрбум төгрөг төсөвт суулгажээ. 2012 оноос хойш барилгын ослоор 30 гаруй хүн амиа алджээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүй хуучирч муудсан техник технологиудээр ажиллаж байсныг мэргэжлийн хяналтынхан хэлж байна. Тиймээс ийм осол дахин гарвал барилгыг захиалагч компанид нь давхар хариуцлагыг хүлээлгэнэ. Өнгөрсөн хугацаанд гарсан барилгын ослуудаар гүйцэтгэгч компани хариуцлага хүрээд захиалагч тал нь зүгээр өнгөрсөн жишээ олон байдаг. Тэгвэл одоо захиалагч гүйцэтгэгч талууд хоёулаа хариуцлага хүлээнэ гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна. Барилгын захиалагч гүйцэтгэгч компанитай гэрээ хийхдээ нэмэлт зардлын мөнгө заавал тусгасан байх ёстой. Энэ тухай холбогдох хууль журамд заахдаа ажилчдын нийт цалингийн 13.6% тэнцэх мөнгийг захиалагч тал гаргаж өгнө. Үүнийг зөвхөн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой. Ингэж зарцуулагдж байгаа эсхийг захиалагч тал мөн давхар хянах үүрэгтэй байхаар тусгажээ. Санхүүжилтийг бүрэн хэмжээнд өгч гэнэ үгүй юу? Хэрвээ өгч байгаа бол өгч байгаа хүн тэрийг авсан хүн хариуцлага хүлээнэ. Энэ бол зөв мөн. Нөгөө захиалагч компани та хариуцлага хүлээн шүү. Хэрвээ өгөөгүй байх юм бол ерөнхий гүйцэтгэх та хариуцлага хүлээн шүү. Жишээ нь өнгөрсөн 100 Чингэлтэй дүүргийн 4-р хороонд баригдаж байгаа барилгын 13 давхрын шатыг янзалж байсан ажилчид осолдсон харамсалтай гэрэг гарсан. Осол болох үед ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байсан. Үүнд захиалагч болон гүйцэтгэгч компани аль нь буруутай гэлээ. Энэ барилгын техникийн болоод технологийн зөрчил илрээд байна гэдэг маань л нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсэх суур болоод байгаа. Гэтэл компани удирдлагуудын харилцан адилгүй ойлголт тэр ажилд хариуцлагатай ханддаг хандгүйгээс болоод энэ зардлыг зарцуулах. Хэрвээ урьдчилан нэг хамгийн нэг номерын асуудал бол урьдчилан зэрэглэх зардлыг тэр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад зарцуулах хэрэгтэй. Сурвалжлагынхаа төгсгөлд зарим тоо мэдээлэл хүрэхэд одоогор манай улсад барилгын 600 гаруй компани байдаг юм байна. Эдгээр компани 200 гаруй туслан гүйцэтгэгч компани байдаг. Энд нийт 18 мянган хүн ажилладаг гэсэн судалгаа байна. Amnesty International байгууллага олон улсад судалгаа явуулж хүний эрхийн хандлагыг тодорхойлсон тайлан гаргасан байна. Энэ тайландаа манай улсыг хэд хэдэн зүйлд анхаарахыг санал болгожээ. Тухайлбал Монгол улс 2012 онд цаазаар авах ялыг хуулиараа халахаар болж, Монгол улсын санамж жижигтэй гарын үсэг зурсан ч одоо ултал хуулиа өөрчлөөгүй. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийг хамгаалах конвенцийг зөрчсөн заалт эрүүгийн хуулинд нь байсаар байгааг Amnesty International байгууллагынхан онцолж байна. Amnesty International байгууллага дэлхийн ихэнх улс оронд сайтар улс хууртай судалгаа явуулж хүний эрх аль улсад хэрхэн зөрчигдөж байгааг тогтооно. Дараа нь энэ судалгааныхаа дагуу тайлан бичиж улс орнуудад хүргүүлдэг байна. Жишээ нь манай улсын эрүүгийн хуулийн 44-ийн 1-р зүйлд заавал биелүүлэх ёстой тушаал захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол гэм хор учруулсан бол гэмт хэрэг тооцохгүй гэж заасан байдаг юм байна. Энэ нь нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийг хамгаалах конвенцийг зөрчиж байгааг тэд тайландаа тусгажээ. Олон улсын гэрээний зохицуулалт бол эрүүдэн шүүх болон хүнлэг бусаар хэрцгий зөв бусаар хандах нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг гэж конвенц явж байгаа юм. Гэтэл бид нар нэгдсэн. Гэтэ бид нар эрүүдэн шүүх гэдэг дээр л эрүүгийн хууль нь төвлөрсөн зохицуулалттай болохоос ш бусад зөв бусаар хүнлэг бусаар харьцаж байгаа харьцаанууд дээр манай төдийлөн сайдар зохицуулалтыг хийж өгөөгүй. Энэ бол бас хамгийн том алдаа байна.
Улс орон бүрт тулгамдж байгаа олон асуудлыг тайландаа тусгахаас гадна дэлхийн улс оронд нийтлэг байгаа бэрхшээлэгч мөн тус байгууллага тайлагнадаг. Тухайлбал жилд 35 оронд буюу 5 улс тутмын нэгэнд нь зэвсгэт бүлэглэлүүд хүчирхийлэл үйлдсэн байдаг бол хохирогчдын ихэнх нь сэтгүүлч нар байгааг тогтоожээ. Энэ асуудал манай улсад ч гэсэн хамаатай гэдгийг тус байгууллагын хэлж байна. Тэгэхээр ер нь зүгээр тийм жагсаал цуглаа мөргөлдөөнт байдалд яаж ажиллах хэвтэй юм. Гал төмөр усны аюулнууд ямар байх хэвтэй юм тийм үү. За бүр муугаар бодоход гэмт хэрэгтэнд барьцаалагдвал яах хэвтэй юм. Тэрэнд сэтгүүлчид тэр бэлэн байх хэвтэй юм бэ гэж. Тэгэхээр энэ талынх нь одоо заавар журам бол яг үндсэндээ яг бэлэн зүйл бол үнэндээ алга байна. Тус байгууллагаас жил бүр ийм тайлан гаргаж гишүүн улс орнуудад танилцуулдаг. Энэ жил нийт 160 гаруй улсын дунд судалгаа явуулж 2015 оны хүний эрхийн хандлагыг тодорхойлсон тайлан гаргажээ. Автотээврийн хэрэгслийн албан татвар төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамааран хураан авахар боллоо. Энэ нь иргэдийн цаг хугацааг хэмнэх зорилготой хийж байгаа зохион байгуулалт гэж албаны хүмүүс хэлж байна. Мөн үүнээс гадна татвар төлбөрөө онлайн, мобайл банкар төлөх боломжийг ч бүрдүүлсэн байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Энэ тогтоолоор жолооч таны автомашины улсын дугаар 1-6-гаар төгссөн бол 1-р сард, 2-7-оор төгссөн бол 2-р сард, за 3-8-аар төгссөн бол 3-р сард, 4-9-өөр төгссөн бол 4-р сард, 5-гээр төгссөн бол 5-р сард албан татвар төлбөр хураамжаа өгнө. Гэхдээ энэ журмыг өнгөрсөн сарын сүүлээр баталсан учраас 1-2-р сард төлөх ёстой иргэдэд торгуул ногдуулахгүй. Татвар төлбөрийн хувьд энэ жил ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэлээ. Улсын хуралд энэ шинэ хуулийн төсөл өргөн барьсан байж байна тийм. Хөрөнгийн тухай хууль гэх тэрэн дотор бол бүх төрлийн юмнуудыг нэлээд нэгтгсэн юм хуулийн төсөл явж шít. Тэр хуулийн төслөр бол одоо бага зэрэг нэмэгдэх тийм юм л явж байгаа. Гэхдээ энэ жилийн одоо автотээврийн хэрэгслийн албан татвар хураамж бол яг хуучин өнгөрсөн жилийнхаа төвшөнд үнэлгээгээр ингээд явна. Энэ дөр бол манай иргэд орсон сууг сандрах юм байх. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хувьд мотоцикл 2500-аас 4000 төгрөг, суудлын автомашин цилиндрийн багтаамжаас шалтгаалж сантиметр куб тутамдаа 24-өөс 33 төгрөгөөр тооцоолно. Харин микро автобус 50000, том автобус 62400 төгрөг, ачааны машин даацаас шалтгаалж 30000-аас 720,000 төгрөгийг албан татварт өгнө. Татвараа төлсөн, даатгалаа хийлгсэн агарын богинолийн төлбөрөөр төлсөн тээврийн хэрэгсэл техникийн хяналттай үйлчлэгт орох үед нь бид нар нэг наалт болгоно. Энэ наалт бол энэ тээврийн хэрэгсэл бүх одоо хуулийн заасан татвар даатгал төлбөрөөр төлжээ, техникийн хяналттай үйлчлэгт ороод тэнцжээ гэдэг замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй болж байна гэсэн үг. Техникийн хяналттай үйлчлэг бол жилийн турш явагдах хэрэгтэй. Тэгэхээр татвараа төлчөө техникийн хяналттай үйлчлэгтээ одоо юу гэдэг юм 7 сард орох хэрэгтэй байвал 7 сардаа л орж болно. 9 сард бол 9 сардаа л орж болно. Харин агарын бохирдлын төлбөрт тухайн тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 1800-аас 9500 төгрөг, зам ашигласны төлбөрт 20,000-аас 70,000 төгрөг төлөх юм байна. Өнгөрсөн жил нийт татвар төлбөрөөс нийслэлийн замын санд 30-аад тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ мөнгийг автозамын арчлалт, засвар шинжилэлт зарцуулжээ. ЮНЕСКОгийн соёлын биет бус өвийн хүндрэлтний төлөөллийн жагсаалтанд бүртгэгдсэн шагаан харвааны батламжийг гардуулах ёслол энэ сарын 27-ны өдөр Өөрөвжгийн эрдмийн театрт болох юм байна. Батламжийг ЮНЕСКОгийн Монголын үндэсний комиссийн дарга гадаад хэргийн сайд Пүрвсөрөн засгийн газарт гардуулна. Энэ ёслолын үйл ажиллагааны үеэр дэлхийд данстай Монгол өв гэрэл зургийн эзэглэн зохион байгуулна. Мөн шагаан харваа соёлын биет бус өвийн тухай баримтат киног үзүүлнэ. Богд хаан уулын төр хурахын аманд энэ сарын 4-ний өдөр ойхерийн төмөр гарч энэ төмөр 20 гаруй газрыг хамарсан байна. Өрчилсөн мэдээгээр галын шалтгааныг хуур ашилтаас үүссэн байж болзошгүй гэж тогтоогод байгаа юм. Тиймээс богдуулын дархан цаацт газрын хамгаалалтын захиргаанаас ирэх 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл богд хаан ууланд аялж зугаалахыг хориглосон захирамж гаргажээ. Сүүлийн үед Малайз, Англи, Сенегал, Филиппин улсаас үүдэгдэж байгаа интернет ловрын гэмт хэрэгт манай улсын иргэд хохирох байдал их гарах болжээ. Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн Facebook орчныг ашиглан үйлдэгдэж байна. Иймд ард иргэд та бүхэн интернет орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэгэн байдлаар харилцахгүй байх, банкны мэдээлэлээ солилцохгүй байх, хуурам мэхлэх аливаа үйлдэлд авахгүй байхыг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтсийн анхаагчид сар шинийн баярын өдрүүдэд нийслэл хотын гудамж талбай, үзүр үйлчилгээний газруудаар хараа хяналтгүй тэмэл байдлаар амьдарч байгаа 12-оос 16 насны 7 хүүхдийг илрүүлэн эцэг их асран хамгаалагч асрамжийн төвөдөд хүлээлгэнлээ. Дээрх хүүхдүүд өмнө нь нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд тус хилцсийн төр хамгаалах байранд дунджаар 45-аас 80 удаа ирж үйлчилгээ авч байсан байна. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Манай хөтөлбөрийн дараагийн багц мэдээлэлд анхаарлаа хандуулцгаана. Манай улс олон улсын аялал жуулчлалын EBT Берлин үзэсгэлэнд оролцох бэлтгэл хангагдсан гэж салбарын яамд олон холбогдох албаныхан мэдээлж байна. Олон улсын үзэсгэлэнд оролцсноор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх боломж бүрдүүлнэ гэж мэргэжлийн байгууллагын тайлбарлаж байна. Олон улсын аялал жуулчлалын ETB Берлин үзэсгэлэн жил бүрийн 3 дугаар сард холбооны бүгд найрамдах Герман улсад болдог. Энэ үзэсгэлэнд түнш орноор оролцсон улсын хувьд жуулчдын тоо эрс нэмэгддэг гэсэн судалгааг олон улсын байгууллага гаргасан байна. Манай улсын хувьд ETB Берлин үзэсгэлэнд түнш орны статустайгаар оролцсноор аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэгч салбар болох зорилтоо биелүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэсэн тайлбарыг салбарын яамдынхан болон аялал жуулчлалын байгууллагын өгч байна. За Монголын эдийн засагт үйлчилгээний салбарын үүрэг роолыг нэмэгдүүлэхэд аялал жуулчлал ихээхэн боломж өгнө гэж бид бас үзэж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр зөвхөн байгалийн баялгаас хэд хамааралтай байгаа эдийн засгаас солонгоруулахад энэ аялал жуулчлалын яармагт оролцох, аялал жуулчлалынхаа тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалынхаа салбарыг хөгжүүлэх бидний гол зорилго байгаа гэж үзэж байгаа. Манай улсын төлөөлөгчид олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсноор улс орноо гадаадд сурчлах томоохон боломж гарна гэсэн тайлбарыг салбарын яамныхан өгч байгаа юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам, нийслэлийн аялал жуулчлалын газар болон бусад чиглэлийн 50 гаруй байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөл, урлаг соёлын ажилтнууд багтан ажиллах юм. Урлагийн энэ бригадад бол сонгодог урлаг, үндэсний урлаг, орчин үеийн урлаг гэдэг урлаг соёлын бүхий л төрөл зүйлүүдээс хамаарсан хүмүүсүүд Монгол улс болон дэлхийн өөр улсад амьдарч байгаа манай Монголын шилдэг уран бүтээлч нар орж тэнд нэгдсэн концертыг бол хийж танилцуулна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр бол Монгол улсын гала концерт явагдана. Мөн үзэсгэлэнгийн үеэр модельүүд, мөн жижиг тайз, энэ танхимууд, хуралцсан хөдөлгөөний үеэр бол урлагийн тоглолтуудыг хийж явуулна. Манай улсын төлөөлөгчид олон улсын аялал жуулчлалын ETB Берлин үзэсгэлэнд оролцож бэлтгэл ажлыг хангахад нийт 8 тэрбум төгрөгийн зардал гаргах юм. Тухайн зардлын 5.4 тэрбум төгрөгийг нь улсын төсвөөс гаргаж байна. Харин 2.5 тэрбум төгрөгийг нь хувийн хвшил болон олон нийтийн байгууллагуудын хандив тусламжаар бүрдүүлсэн байна. Нэгт 5-та 10-та 20-ийн хуурамч байж мэдэх дэвсгэртүүдийг гүйлгээнд ашиглаж байна гэж иргэд Монгол банкнд ханджээ. Үнэхээр хуурамч мөнгөнд дэвсгэртэг гүйлгээнд нэвтэрсэн үү? Эсвэл Монгол банк жижиг мөнгөнд дэвсгэртэй шинчилж хэвлсэн үү? Энэ талаар бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Сар шинийн баяр болохын өмнөх өдөр нь томоохон дийлхүүр хариултанда хуурамч дэвсгэрт өглөө гэж иргэн Монгол банкнд хандсан байна. Өнөөдөр ч гэсэн яг ийм эргэлзээ дагуулсан мөнгөн дэвсгэрт гүйлгээнд байгаамаа. Өнөөдрийн хувьд авлаа. Тэгээд том газраар үйлчлүүлсэн болохоор хуурамч гэж бодсонгүй. Гэхдээ ямар сонин хуурамч юм бэ? Ийм шиг яасан сонин мөнгө вэ гэж айгүй эргэлзэж барьж гарч ирсэн л дээ. Энэ шал өөр харагдчих. Энэ нэг тийм арай цайвар ногоон байна. Тий. Арай нэг иймэрхүү ногоон байдаг шиг санагдах юм. Гэхдээ ер нь нэг ажиглаж байгаагүй юм байна. Ер нь бол энэ бол ингээд шин болохоор тэр юм цайвар ногоон л харагдаад байна. За яг миний гарт байгаа энэ аргатын дэвсгэртийн тухайд бол дээдл нь бол бидний мэддэг Чингис хааны хөрөгтэй, нууцлалтай, за мөн ялцсан мөнгө утастай ийм аргатын дэвсгэрт. За доотлих нь бол шинээр хэвлсэн Чингис хааны хөрөггүй, за дээр нь бол ийм мөнгө утас гүүгээгүй, өнгө нь бол бас яг дээдлийн аргатын дэвсгэртийг бол арай илүү бүдэг байгаа юм а. За яг ингэж хэвлэх болсон шалтгаанаа бол Монгол банкныхан тайлбарлахдаа
Номинал нэг төгрөгөл байж штэ. Яг энэгээр хийгдэн гэж байхгүй штэ. Энд чинь 50-аас 100 ч юм уу одоо ингээд тэдэн өргөөр нэг ширхгэнд гэж бүтэж байгаа юм шүү. Мэдээж тэр хуучин хэдэн төгрөг зарцуулжсэн тэрнээсээ бага л юу гарч байгаа штэ. Энэ их олон нууцлуудыг тэр болгон ингээд хийгдэх чинь одоо 180 хоногоос 200 хоног дотор хийж дуусаад ингээ үүдүүлээ. Зүгээр энэ юугаар ингээ хасаад яглаж ажлын хөнгөвчлөөд 3-аас 4 сарын дотор хийж гэнэ гэдэг чинь маш их түргэн хугацаанд хийж цаг хугацааг нэлээд хэмжин гэсэн үг л дээ. Нэгт, тавт, 10-т 20-ын дэвсгэрч шинээр хэвлэгдэж эхэлсэн. Тиймээс за хин нэгэн энэ дэвсгэртүүдийг хуурамчаар хийж гүйлгээнд гаргах вэ гэж зарим иргэд болгоомжилж байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр өөрчлөгдсөн эдгээр мөнгөн дэвсгэртийг хэрхэн таних тухайд ийм тайлбар өгч байна. Хэлбэр дүрс хэмжээ бүгд яг хуучналтайгаа адилхан. Ерөөсө 3 юу л энэ дээр хасагдсан байж байгаа. 100 ширхэг нэг юуг ингээд зарцуулах чинь баг 200 мянган төгрөг ч юм уу. Тэр их будгийн өнгийг ялгана гэж хэцүү шүү дээ. Тийм учраас энэ баг дэвсгэртийг бол тэр хуурамчаар хийгддэг тийм юм ер нь дэлхийд байхгүй. Манай улсын мөнгөн дэвсгэртийг Европт байрладаг компани хэвлэдэг юм байна. Тухайн компани Монгол банкнд жижиг дэвсгэртэндх нууцлалаа цөөлөх боломж байна уу гэж санал тавьсан. Мөн дэлхийн олон орн задгаа бутархай мөнгөн дэвсгэртэндээ олон нууцлал байршуулдаг юм байна. Монгол банк үүнийг зөв шийдэл гэж үзсэн байна. За одоогоор нэгт, 5-т, 10-т 20-ын дэвсгэртийн нууцлалд өөрчлөлт орсон. Үлдсэн 50-ын дэвсгэртээс эхлээд 20 мянгатын дэвсгэрт нууцлал нь хിവэрэ байгаа юм байна. Манай улсын мал сүрэг жилээс жилд өсч харин мал хариулах хүн нь ховордож байгааг малчид хэллээ. 2000 оны ихээр хувийн ихтэй сургуулиуд олноороо байгуулагдаж айлбар хүүхдүүдэн сургууль бараадуулах сонирхол бий болсон. Энэ нь эргээд мал хариулах хөнгүү улсны дээр мал хариулах уламжлалт ухаан гээгдэж нутаг орон эзгүүрийн хандлага бий болж байгааг Ховд аймгийн малчид хэллээ. Хөдөө сумын залуу малчдад доктор сууршилтай амьдрах боломж байгаа. Учир нь хүүхдүүд нь 6 настайдаа сургуульд ордог. Тиймээс тэдэнд хүүхдээ боловсралтай болгох уу, эсвэл малаа өсгөх үү гэдэг сонголтын аль нэгийг нь дагах шаардлагатай болдог байна. Их малчид малаа хүнд маллуулаад сумын төвийг барааддаг. Хүнд хариулгасан мал өсдөггүй, ингээд сумын төвийн айл болдог хэмээн малчид ярьж байлаа. Дунд хэмжээний одоо дундаж настай 40-оос 25-аас 40 насны хоорондох малчдын бол ихэнх нь одоо тусдаа амьдарч байна. Багчуул нэг хүүхдээ 6 настай хүүхдээ дагаад их эцгүүд нь ороод тэгээ мали малчингууд нэг малтаараа үлдээд тийм боцроод байна. Малчид залуу хаалаа ер нь баг болж байна ерөөсөө. Тийм. Малчидаар нэг яг анхаарал тавихгүй л энэ залуу хаалаа ер нь баг болох юм байна гэж бодоод байгаа юм. 1990-ад оноос өмнө илгээлтийн эзэн хэмээн хотоос залуучуудыг томилдог байсан. Энэ нь тухайн үедээ малчдын хойч үеийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой байсан. Малын зах дагаж хэдэн сар болсон хүн хөдөө нутгаа мал сүргээ хизээж мартдаггүй. Энэ бол алсыг харсан төрийн бодлого байсан гэдгийг малчид хэлж байлаа. Харин ийм бодлого хөдөө нутагт өгүүлэгдэж байна. Наад зах нь малчдыг бүлэг хоршоо байгуулахад төрийн дэмжлэг, эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Бид нар Монгол мал хөтөлбөрийг 2010 онд баталсан. 2012 онд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухайд Монгол мал хөтөлбөр төрөөс малчдын талаар баримт бодлогынхаа хүрээнд энэ малчдын моос, арьс шир, цаашлаад сүү, махан дурамшуул болгодог болёо. Ингэжээж малын гаралтай түүхийдээ үнэтэй болгоё, малчдынхаа амьдралыг дэмжиж, нөгөө талдаа үндэснийхээ бүтээгдэхүүн, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж. Үүнийхээ дагуу эхний ээжинд моосны урамшуулыг олгож эхэлсэн. Газар доорх баялаг нэг л өдөр дуусна. Харин Эрдэнэт мал сүрэг байглаа шүтсэн мал чарга ухаан бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн шавхташгүй баялгаа. Тиймээс энэ үгдийг цааш нь өвлүүлэх нь Монгол хүн бүрийн үүрэг гэдгийг малчид хэлж байлаа. Хагас 100 жилийн түүхтэй Ардын дувжгийн Алтай чуулгынхан Улаанбаатар хотноо бүрэн хэмжээний тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа орцгооч. Энэ тухай манай орон нутгийн сурвалжлагч Батзая Гойволтой аймгаас мэдээлж байна. Гойволтой аймгийн Ардын дувжгийн Алтай чуулганы Ардын домог харилцаа дуулалт жүжгүүдээр түлхүү уран бүтээл төрөгдөг. Хөхмөр дуулын домог, шаргын шарга, хүйсийн говийн домог зэрэг дуулалт жүжгүүд нь өнөө хүртэл олонний талархлыг хүлээж тайзнан амилсаар байна. За манай энэ концертанд Монгол улсын говийн жүжигчин 5 оролцож байна. Нийт 60 гаруй уран бүтээлч оролцож уран бүтээлээ тойргон өнөөдөр Улаанбаатар сууж байгаа Алтай нутгийн ахан дүүстэй хүрэхэд бэлэн болж байна.
Гоёлтой аймгийн Улаанбаатар хот дэх уугуул иргэдийн цагаан сарын золголт энэ сарын 28-ны өдөр бүхий өргөнд зохион байгуулагдах юм байна. Энэ үеэр нутгийнхаа аядаг өргөхөөр инхүү ардын дуувжгийн алтай чуулгынхан цас талтан их шиг концертон бэлтгэж байна. Одоо үзэгчдээ өдөртөө анхаарлыг олон улсын үйл амьдралын зарим мэдээнд хандуулъя. Өчигдөр Францын нийслэл Парис хотноо Нормандын дөрвөл буюу Украин улсын холбооны улс Франц, Германы гадаад хэргийн сайд нар Украиний хямралын асуудлаар уулзалт хийжээ. Тэд Украиний зүүн нутагт галз зогсоох гэрээг чандлан мөрдөхийг шаардаж байна. Өөрөөр хэлбэл Нормандын дөрвөл Украиний зүүн хязгаарт галз зогсоох гэрээний гол заалтууд болох байлдааны шугамд галыг бүрэн зогсоох, тулалдааны талбараас хүнд зэр зэвсгийг гаргахыг дайтагч хоёр талаас шаардсан байна. Нормандын дөрвөл Украинд гал зогсоох гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж байгаа. Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын хяналтын багийн хүн хүч, техник, технологиг нэмэгдүүлэх нь чухал гэдэг дээр санал нэгджээ. Харин Нормандын дөрвөл Дебальцево хотын нөхцөл байдал эсвэл гал зогсоох гэрээг зөрчсөн явдлыг зэмлэн буруутгах тал дээр ямар нэг улс төрийн тохироо хийгээгүй гэдгээ мэдэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Украины зүүн нутагт гал зогсоогүй, хоёр тал байлдааны талбараас хүнд зэр зэвсгэж эргүүлэн татаагүй байгааг Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид баталж байгаа юм а. Хилээр орж ирж байгаа хөлсний цэрэг, зэр зэвсэг, хүн зэвсэг гэд бүх зүйл Оросоос ирж байна. Миний бодлоор хар зах дээрээс Калашников бог худалдан авах нь онлын үүднээс ч практик талаасаа ч боломжгүй зүйл юм. Харин хоёрт машин, танк зэрэг худалдаж авахд илүү их хэцүү. Тэгэхээр хилээ хааж улс төрийн бодит шийдвэр гаргах нь яриа хэлцээ эхлүүлэх нь зөв байх. Нормандын дөрвлийн Украины хямралыг инх тайван замаар зохицуулах тухай Парист хийсэн хэлэлцээ үр дүнтэй боллоо. Бид Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын шинжээчдийг Украины зүүн бүсийн хямралтай бүх үсэд оруулахыг дайтагч талуудаас шаардаж байна. Мөн гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хянахад энэ байгууллагын шинжээчтэй хамтарч хүнд зэвсгийг татахад хяналт авахыг уриалж байна. Хүнд зэвсгийг буцааж татах нь гал зогсоох эхний алхам болно. Зөрчилдөгч хоёр талын дунд алдагдсан итгэлцлийг сэргээхэд жаахан ч гэсэн хувь нэмэр болгож хүнд зэвсгээл татах нь нэн тэргүүний асуудал гэдгийг зохиж хэлмээр байна. Энэ хооронд Украиний ерөнхийлөгч Петр Порошенко Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж байгаа олон улсын батлан хамгаалахын үцэглэнд оролцож, ойрын хугацаанд зэр зэвсэг худалдаа авах гэж байгаагаа мэдгдлээ. Түүний Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн аль жилийн хүрээнд хоёр тал цэрэг арим техник технологийн салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. За Петр Порошенко батлан хамгаалах салбарын зэр зэвсэг нь Украиныг улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн бие даасан байдлыг хамгаалахад түлхэц болох юмаа гэдгийг цохон тэмдэглэжээ. Манай улсад батлан хамгаалах салбарын зэвсэг нийлүүлэх маш чухал яриа хэлцээг хийлээ. Бид Европын орнуудаас ч тэр Америкийн нэгдсэн улсын компаниудаас ч зэвсэг авна. Мөн ойрох дорнодын компаниудтай ч энэ чиглэлд хамтрах харуулж байна. Зэр зэвсэг худалдаж авах нь зэвсэг түвшнээ шинжлэхэд дөхөн болох юм а. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын засгийн газар Украиныг Оросыг дэмжих салан тусгаарлагчтай тэмцэгт нь дэмжлэг болгох үүднээс Киевд зэр зэвсэг илгээх асуудлыг хэлэлцэж байгаа юм а. Мөн үүний зэрэгцээ Их Британий засгийн газар хэрвээ Украины зүүн нутагт гал зогсохгүй бол барууныхан Оросын холбооны улсын эсрэг хориг арга хэмжээгээ чангадах нь зүйтэйг анхаарууллаа. Мөн Их Британий засгийн газар Украины зэвсэгт хүчнийг сургахад дэмжлэг болгох үүднээс эх сард Украинд армийн 75 зөвлөхөө илгээхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдэж байна. Мөн Украины засгийн газар улс орныхоо байдлыг хэвийн болгохыг хүсч байвал Минскийн гэрээг дагаж мөрдөх нь зүйтэй гэж Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэж байна. Мөн Украин эдийн засаг нийгмийн салбараа сэргээх, зүүн өмнөд мужуудтайгаа соёлтой байдлаар харилцах, Донбасст аж төрж байгаа иргэдийн хууль ёсны эрх болоод ашиг сонирхлыг хүндэтгэх шаардлага тулгарч байгааг Кремлийн тэргүүн онцоллоо. Мөн Оросын холбооны улс Украинтай зэвсэг тэмцэл хийх сонирхол байхгүй гэдгийг ерөнхийлөгч Путин тэмдэглэжээ. Хэрвээ Минскийн гэрээг дагаж мөрдвөл улс орны байдал алхам алхмаар хэвийн болно. Миний харж байгаагаар Европч гэсэн Оросоос дутуугүй Минскийн гэрээ хэрэгжүүлсэ гэж хүсэж байна. Ер нь Европын зүүн хязгаарт зэвсэг тэмцэл хийхийг хинэн ч хүсэхгүй байгаа.
Энэ сарын 12-нд Нормандийн дөрвөл буюу Украин, Оросын холбооны улс, Франц, Германы эрх баригчид Украины зүүн нутагт гал зогсоох хүнд зэр зэвсгийг тулалдааны талбараас татах тухай энгийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Гэвч Минскийн гэрээний гол заалтах гал зогсоох шаардлагыг дайтагч хоёр талын аль аль нь зөрчиж байгааг Европын аюулгүй хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид баталж байна. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Еврогийн бүс Грек улсыг шинээр шинжилгээ хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжлээ. Өчигдөр 19 гишүүнтэй Еврогийн бүсийн сайдууд Грекийн эрх баригчдын танилцуулсан шинжилгээ хөтөлбөрийг видео хурлаар хэлэлцэж баталсан байна. Ингэснээр эдийн засгийн байдал нь хүндхэн байгаа Грек улс олон улсаас зээл авах хугацааг дахин 4 сараар сунгаж байна. Еврогийн бүсийн сангийн сайдууд Грекийн танилцуулсан хөтөлбөр нь аль аль талдаа эерэг нөлөөтэй байхаар сайн төлөвлөгөө болжээ гэдэг дүгнэлтэнд хүрч Грекэд дахин 4 сар зээл олгохоор шийдвэрлэж байна. Европын эрх баригчид цаашид Еврогийн бүсийн орнуудтайгаа илүү ойр хамтран ажиллаж, шинжилтийн хөтөлбөрөө өргөжүүлэн хөгжүүлэхин зүйтэйг Грекэд санууллаа. Грекийн сая шинээр боловсруулсан шинжилтийн хөтөлбөрт эдийн засгийн сэргээх, эдийн засгийн өсөлтөд нэмэгдүүлэх, мөн төсвийн орлогоо өсгөх гэсэн үндсэн 3 асуудлыг тусгаж өгсөн байна. Шинжилтийн хүрээнд Грек улс засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудынхаа тоог цөөлөх, татвараас зугдах, авилга хэл хахуултай тэмцэх, мөн тамхи төлж шатахуун хууль бусаар зөөвөрлөх байдлыг таслан зогсоохоор болж байна. Мөн амжиргааны төвшнгөөс доогуур орлоготой иргэдийг цахилгаан эрчим хүчний үн, эрүүл мэндийн үйлчилгээний зардлаас чөлөөлж, мах хүнсний бүтээгдэхүүн үнэгүй болгох тухайч Грекийн шинжилтийн хөтөлбөрт тусгагдсан байна. Гэхдээ Грек эрх баригчид нийгмийн эмзэг бүлгийхэндээ чиглэсэн энэ шийдвэр улс орныхон санхүүгийн орчинд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг онцолж байгаа юм а. Еврогийн бүс Грекийн дээрх олон арга замаар хэрэгжих хөтөлбөрийг баталснаар Грек улс үр зээлийн эргэн төлөлтөө үргэлжлүүлэх, эдийн засгийн дампуурлаа зарлахгүй байх боломжтой болж байгаа юм а. Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас дээрхээс илүү өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлт хийх асуудлаар Еврогийн бүстэй дахин яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Гэхдээ түүний засгийн газрын зарим гишүүд Грекийн ерөнхий сайд сонгуулийн амлалтаасаа ухарсан шийдвэрүүдийг гаргаж Еврогийн бүсэд буулт хийлээ гэсэн байдлаар шүүмжлэлтэй хандж байна. Испаний эдийн засаг 2015 онд таамаглаж байснаасаа давж 2.4% өсөх төлөвтэй байгааг ерөнхий сайд Мариана Рахой мэдэгджээ. Энэ нь Испани улс сүүлийн хэдэн жил нүүрэлсэн эдийн засгийн хямралаас гарч байгаагийн хүчтэй дохио гэдгийг засгийн газрын тэргүүнээр тэмдэглэж байна. 2015 он бол сонгуулийн жил гэдэг утгаараа Испани ард иргэдийн хувьд чухал шийдвэрлэх үе юм а. Хэдийгээр эдийн засаг нь 2014 онд 1.4% өсөлттэй байсан ч Испанийн ажилгүйдэл 23.7%-тай гарсан байна. Тиймээс засгийн газар нь 2015 онд 500 мянган ажлын байр шинээр бий болгох хандлалт өгч байна. Европын төв банк евро мөнгөн тэмцэхтийн 20-ийн шин дэвсгэрт танилцууллаа. Европын төв банкны ерөнхийлөгч Марио Драги Франкфурт дэх төв байранд болсон шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгэнд нэвтрүүлэх ёслолд оролцож, шинэ дэвсгэрт дээр гарын үсэг зуржээ. Еврогийн 20-ийн шин дэвсгэрт нь зурган цонх бүхий нууцлалын тэмдэглэгээтэйгээр гарч байгаа юм байна. Тухайлбал Еврогийн 20-ийн дэвсгэртийг гэрэлд харахад нууцлалын цонх хэлбэртэй тэмдэг тодорч Европ ТV-ийн зураг харагдах бөгөөд Европ ТV-г нэрлсэн домгийн нэр гарах юм байна. Үүнээс өмнө Европын төв банк Еврогийн 5 болон 10-ийн дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлсэн. Евро мөнгөн тэмдэгтийн шинэ дэвсгэртгүүдийг ийхүү гаргаж байгаа нь Европ ТV-ийн интеграц зогсолтгүй үргэлжилж байгааг бидэнд сануулж буй хэлбэр юм а гэж ноён Драги тэмдэглэжээ. Битаахан редактор Ариун Чимэгийн бэлтгэсэн дэлхийн үйл амьдралын мэдээ танилцууллаа. Одоо ойрын өдрүүдийн цагаагаар мэдээ хүлээн авцгаана.
Ирэх үзэгчдээ бид та бүхэндээ цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрийнхөө 5 гарагийн дугаарыг үзүүллээ. Хөтөлбөртэй хамтдаа байсан баярлалаа. Тавтай хамарцгаарай. Баярлалаа.